Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр өнөө өглөө маш сайхан өглөө байна те. Би өглөө бүрхэг байх юм болов уу гэж бодсон байхгүй. Гэтэл цагийн дараа л шал өөр болчлоо. Тэгэхээр бид нөгөө өглөөний нарыг наранд буу тооц гэж ингээд ярьдаг шүү дээ монголчууд. Бас эсвэргээрээ за өнөөдөр тийм өдөр болох нэгэ боттол шал өөр өдөрч байж болно. Тэгэхээр өнөөдөр өчигдрөөс шалтгаалаа та өнөөдрийг гонигтай ч юм уу эсвэл хэцүү өдөр байна гэж бодож байгаа бол эзэнтэй хамт дуулаад хэцүү эзний хажууд юу юм бэ гэдгийг бас те нэг удаа ойлгосон байгаасаа гэж хүсэж байна. Эзэнд юу хэцүү юм бэ гэдэг үгийг Библиэлд 2 удаа хэлсэн байдаг. Нэг нь Сарад, нөгөөх нь Мэр хэлсэн байдаг байхгүй. Нэг нь бол эзэн өөрөө хэлсэн, нөгөөх нь бол те бас Тэнгэрлэгч хэлсэн байгаа. Тэгэхээр бид нэр ойлгож авах зүйл нь юу гэхээр бид нэр өөрсдийнхөө нүдээр бас хитрхи одоо те амьдрал ийм байна, тийм байна, өнөөдөр ийм байна, тийм байна гэд бодоод авах бол бас хэрэггүй юм байгаамаа. Бас энэ дээр бол бид нэр итгэлээ урдаа тавьдаг байх хэрэгтэй шүү гэж бас хэлмээр. Тэглэх байх уу. Тэгээд өчигдөр манай сонсогчдын манай уулзалтын альбисэн постэр маань одоо зар маань орсон байгаа. Тэгэхээр та бүхэн бас зарим нь харсан байх, зарим нь харж амжаагүй бол шүүдрээр ундаалагсад гэж манай сонсогчдын уулзалтын маань зар орсон байгаа шүү. Та бүхэн ороод танилцаад уншаад тэн дээр бүх зүйлээ тодорхой биччихсэн байгаа учраас та бүхэн танилцаад тэгээ манай Итгэл радиогийн утас руу залгаад тэр уулзалтанд бүртгүүлээрэй гэж энэ өглөө бас та бүхэндээ дахин сануулъя. Тэгээ хамтдаа нөхөрлсөн, гэрчилсэн тэр сайн цагуудыг хамтдаа гаргацгаая. Тэгээ миний оруулсан тэр зарн дээр бүртгэлийн гэрчлэл хүлээн авах формс байгаа байхгүй юу? Асуулга байгаа. Тэрийг та бүхэн манаас бүр зөөрж ороод гоё өөрсдийнхөө гэрчлэл, өөрсдийнхөө өөрчлөлт гой бурхныг гэрчилж бас тэр бичээсэ гэж уриалмаар байна. Тэгээд Итгэл радиогийнхаа пэйж руу орох юм бол байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас тэрийг бөглөж өгч бидэнд бас урам дэм болоорой гэж уриалъя. За бас Итгэл радиогийн хэрвээ та бүхэн пэйж руу орох юм бол манай Хермоны шүүдэрс гадна олон нэвтрүүлгүүд байдаг. Тэгээд та бүхэн бас тэ өөрсдөө хэрэгтэй мэдлэг мэдээллийг одоо сэдвийг нь бичээд хайхад эсвэл ишлэлийг нь бичихэд танд бас тусдын болох манай итгэл үйлчлэлийн хийсэн нэвтрүүлгүүд бас гарч ирэх боломжтой шүү. Амьдралын чи янз бүрийн хэсгүүдэд янз бүрийн шийдэл хайж байгаа хэсгүүдэд бас бид нар хамтдаа ирж хайсан тэр ирлийн одоо нэвтрүүлгүүд бас та нарт бас тус олно гэдэгт бол бас итгэлтэй байна. Тэглэх байх уу. Тэгээд манай өдрөө болгоон 7 хоног бүр нэвтрүүлгүүдийн маань постууд ордог. Тэд нартай уншиж танилцаад линкээр нь дамжуулаад сонсох боломжтой байгаа. YouTube podcast Библийн хуудасаар гэдэг хайх юм бол манай бүх нэвтрүүлгүүд Хермоны шүүдэр маань хүртэл ордог байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас ороод энэ одоо зориулж үйлчлэлийн энэ зүйлсүүдийг бас хэрэгцээг нь гаргаж те сонсож өөрийн амьдралдаа бас хэрэгжүүлээсэ гэж энэ өглөө та бүхэндээ уриалъя. Тэгээд бидэнд гайхалтай өглөө өгсөн бурханд талархъя. Тэгээд хамтдаа бид Матай номноос суралцаар байгаа. Үргэлжлүүлэн Матай номноос суралцах болно. Тэгээ үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээ одоо та эзний өмнө ирээд түүнд магтаалыг өргөрөө. Хавш намайг дагсан таныг би
Michel Toussaint Tandami Itine Timer Ngada sundrinade Tani badal Mini kesago Times Yundi jirgete Хинчилгэж байсан танаас би ичихгүй хичнээн жаргал дүрэн байсан таныг би мартахгүй Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Матай 22 дахь бүлгийн 29-р ишлэлийг үзнэ. За тэгэхээр энэ ишлэл надад маш урам зориг өгдөг. Тэгээд энэ ишлэлийг нөгөө итгэлэн гажуудсан юм уу эсвэл ингээд Библиэр амьдралаа өөрчлөхийн оронд Библийг мэдлэг болгоод үнтэй ном хайлцах ч юм уу те шашин судлал ч юм уу эсвэл нэгэн Библийг шашин гээд шашны хооронд нь харьцуулах ч юм уу те. За одоо юу гэдэг нэг тийм хэрүүл уруул одоо тиймэрхүү юмд хүмүүс ашиглах үед миний хувьд л энэ ишлэлийг аяг хэрэгэлдэг. Энд Есүс үг хэлсэн мэгэ Есүс хариултанд тэдэнд та нар бичвэрийгч Бурхны хүчийгч мэдхгүйгээс болоод төөрөлдөж байна гэдэг үг ба. Энд хоёр зүйлийн талаар Есүс бол хэлсэн байна. Бичвэр Бурхны хүч гэдэг хоёр зүйлийн талаар хэлсэн. Бичвэр гэдэг нь аль хэдийн бичигдсэн гэсэн үг болж байна тийм үү? За тэгэхээр бичвэр аль хэдийн бичигдсэн гэхээр тухайн үед Бурхан хүмүүст яаж хүрж ирсэн, өөрийгөө яаж илэрхийлж байсан, хэрхэн удирдах байсан, хэрхэн өөрийгөө оршин байгааг харуулж байсан бай талаар бичээсэн. Тийм үү? Ялангуяа бидний мөнх амьтаа байхад хангалттай байх хүн бичигдэн үлдсэн байна. Тэрнээс хойш л түүнийг даган амьдарч явах үед л бидний залбирлыг сонсож, бидний амьдралыг өөрчилж, өөрийнхөө товлсон цагт хайр инэрлээ үзүүлэн дэлхийн суурьаас өмнө тогтоосон тэр цагтаа бидний өөрийнхөө Есүс Христийн дотор загалмай дээр хадагдан алгасан түүний цусаар дамжуулан түүнд итгэл гимшлийг хүлээн аваад биднийг одоо аварж байгаа
тэр бурхны үйл явц бол одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. Нэгсэндээ бичвэр хэдийгээр бичигдээд одоо ингээд одоогоос 1700 жилийн өмнө Библийн 66 ном одоо эмхэгдэж штэ тэ ном болоо тэ. Тэрнээс хойш ингээд бурхны үгэн дээр нэмэгчхүү хасагчхүү хэвээрээ байж байгаа боловч бурхны хүч чадал нь бол харин яг одоо зөвхөн израилчуудад биш энэ дэлхийн бүхий л улс үндэстнийг аврахыг хүссэн дэлхийг хайрладаг дэлхийг одоо ертөнцийг хайрлаа тэгээд өөрийнхөө хүүг өгсөн тэр эзэн гэдгээ одоо ч гэсэн баталсаар байдаг. Өнөөдөр одоо ингээ Германы шүүдэр нэвтрүүлгийг хэдэн хүн сонсож байгаа гэсэн юм тийм. Тэгээд өнөөдөр ингээд сонсож байгаа хүмүүст бүгдэнд нь бурхан байгаа газарт нь тайлбарлуудыг нь сонсож амьдралын асуудлуудыг нь харж тэгээд өөрсдөө итгэл дотроо бурхны хэр зэрэг оролцоолохыг хүсэж байгаа вэ гэдгийг бол анзаарч байгаа. Та бурхны хүчийг мэдрэхгүй байна уу? Тэгвэл таны бичээсээ мэдлэг хэр их вэ гэдэг дээр л юм асуумаар байна л да. За амьдлын тухай ярилцаж эхэлсэн байхгүй. За амьлал байхгүй гэж садукейчүүд итгэдэг байсан байгаа даа. Бид нэр фарисеучуд садукейчүүд гэдэг хүмүүсийн тухай Библиэр гараад идэг шүү дээ тийм. Фарисеучуд нь болохоор амьлал байгаа гэж итгэдэг. Садукейчүүд нь болохоор итгэдэггүй. За тэгээ садукейчүүд үржээд нэг юм сонин асуулт асуусан. Багшаа Мөсө ингээд үр хүүхдгүү одоо ингээд дүүн ингээд ах нь өгөх юм бол дүүн ихнэртэй гэрлэн ахыхаа удмыг залгуулах ёстой гэж хэлсэн. За. Тэгснээ ах トゥ 7 байсан юм аа. Тэгээд ингээд ууган нь ихнэр аваад тэгээд өхөн гот нь ингээд дүүнэр нь ингээд ээлжлээд нөгөө ихнэртэй гэрлсэн боловч аль нэгсэн ч одоо юу чадсангүй те үр хүүхдгүү бүгдээрээ өгөөд тэгээд эцэст нь тэр эмэгтэй ч гэсэн өгсөн. Тэр эмэгтэй тэр 7-гийн яг ингээд хинийх нь ихнэр болох юм бэ гэж бол хэлсэн байна. Тэгэхээр эдгээр амьдлтын талаар асууж явахдаа хожим эзэн ирээд бид дэлхийг шүүж биднийг амьлуулж биднийг аварсны дараа бид нар энэ дэлхий дээрх янз бүрийн байр суурьуд бол энэ дэлхий дээр янз бүрийн юмнуудаа одоо эргүүлээд эдэлж хэрэглэж одоо тий эсвэл тэр энэ дэлхийн одоо байсан зохион байгуулалт байр суурь тэр бүхнийхээ эзний дотор мөнхийн улсад дахиад эдэлж хэрэглэх юм шиг ярьж байгаа юм. За мэдээж бас тэн дээр бол нэг харьяалтын тухай гэдээ би сая дурдсан юм чинь эхнэр нөхөр гэх мэт тий харьяалууд бол гарч байгаа. За нэг юм байна. Гэрлэх үед одоо шинэ би мэдээж пастор хүн одоо би энэ тун анх удаага нэрээ хорим дээр номлох гэж байгаа юм шиг. Тийм шүү дээ. Тийм урд нь бол би ингээд хормын ингээд андгаа пасторын номлолуудыг сонсож байгаад үргэлжил ийм хэлэгдэг. Өхөл биднийг салгах. Эзэн Есүс ирэх өдрийг хүртэл би чиний эхнэр нөхөр байна. Хөөе эзэн эхнэр нөхөр хоёрыг салгах гэж ирэх юм уу? Яг тэгвэл эзний итэр шүүлт ирж эзэн биднийг энэ дэлхийгээс авсны дараа эхнэр нөхөр гэж байхгүй болно гэж. Бид бүгдөө түүний огт төвгүүдийнхаа хувьд мөнхийн улсад бол бид махан бие юм уу эсвэл бие биенийхээ эсрэг төлөө үүрэг хариуцлага үлэх энэ зүйлүүдээс бүгд бүрэн хуулийн дагуу бас эзний хүслийн дагуу чөлөөлөгдсөн байх болно гэж. Тэгэхээр энэ дэлхий дээр янз бүрийн хууль, дүрм, харьяалал энэ бүхнийг бичээсийн биднэрт өгөхийг хүсэж байгаа зүйлээс одоо явах хэрэггүй юм аа. Яагаад ер нь бол хууль дүрмүүд янз бүрийн зүйлүүд өгсөн бөгөөд Адам Ева хоёр ерөөсөө битгий жимснээс үдэрэ гэж хэлсэн зүйлийг л одоо хийгээгүй учраас тэрнээс хойш л дүрм журам бий болсон шүү дээ. Тэрнээс өмнө орчлын ертөнцийг бурхан бүтээж явах үед ямар нэгэн дүрм журам хэрэгтэй байсан юм бол бурхан өөрөө агуу учраас тийм зүйл бол хэрэггүйсэн. Гэр нэгэл хүмүүсийн амьдралд орж ирсэнээс хойш хүмүүст зориулагдсан тэр нь хийгдсэн болохоос бурханы хувьд бол хүмүүсийг би арай их хүн аварчлаа та. Одоо эднэрийг яаж зохион байгуулна та. За дэлхийн загварыг нь авчие дөө. Эхнэр нөхрөөр нь хараал бүртгээд энэ тэнд ингээд цоглуулчих даа гэж. Миний бодлоор тийм зүйл байхгүй болов гэж бол миний хувьд бол бодож байна. Тэгээ миний бодол бол бичээсээс дээгүүр зүйл бол биш. Зүгээр миний л зүгээр таахантай ойлгомжтой ойлгохын тулд бол хуваалцж байгаа гэсэн үг. Есүс тэр нөгөө ах トゥ 7-гийн тухай асуултанд садукейчүүд та нар ч одоо амьдлалтанд яагаад итгэдэг юм бэ гэдэг тухай ч яриаггүй. Есүс шууд нэг ийм зүйлийг л хэлсэн. Та нар бичвэрийг бурхны хүчигч мэдхгүйгээс болоод тойролдож байна.
амьлалд хинч гэрлэхгүй шүү дээ. Нөхөрт ч гарахгүй. Тэнгэр ич нартай адилхан болох юм. Харин нөхөсдийн амьдлын тухай бол Бурханаас та нарт айлцсныг уншаагүй. Та нар хүмүүс хоорондоо зохион байгуулалтанд орохын тулд хийсэн хууль дүрмийг илүү анхаарч явахын оронд Бурхан анхнаасаа юу гэж хэлсэн дээр илүү анхаарлаа хандуулаач. Тэгвэл Бурхан Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан бол би байгаа юм гэж хэлсэн байдаг штэ. Энэ үхэгсдийн бос харин амьдын Бурхан юм а гэдгийг нь харуулад байгаа шүү дээ. Та нар бичвэрийг ойлгооч. Бас Бурханы хүчийг мэдээч гэдэг зүйлийг хэлж байгаа. Бид нэр ингээд хүмүүсээстэй ийм тохиолдолд Бурхан яах вэ? Тийм тохиолдолд Бурхан яах вэ гэдэг зүйлүүдийг асууж явж гин гэдэг чинь Библийн уншаагүй байгааг нь шинж. Библиэлд ер нь яг энэ талаар ер нь бичээгүй бахаа гэсэн асуулт тавих боломж бол байхгүй шүү. Өөртөө гайхалтай дараа бүгд л байгаа. Мэдээж iPhone 17-гийн кодыг яаж тайлах вэ гэд байхгүй л дээ. Гэхдээ Бурханд бол тэрийг чинь тайлчих хүч бол байгаа шүү. Тэгээд та нар бичвэрийг Бурханы хүчийг ч мэдгүйгээс бол төөрөлж байна гэдэг энэ үгийг өнөөдөр бид авсныхаа дараа нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би ямар нэгэн зүйл дээр төөрөлдөд байна уу? Ямар нэгэн зүйл дээр мэдлэггүйдээд байна уу? Тэгвэл миний мэдлэггүй байгаа нь бичвэрийг мэдэхгүй байгаас болж байгаа юм байна. Миний төөрөлдөд байгаа нь Бурханы хүчийг мэдэхгүй байгаас болж байгаа юм байна. Би чамд туслана гүтэй. Гэхдээ туслахгүй бол яах ингээ өөр тусламж аваа явчихдаг. Ингээд сургаалт төгс 3 дугаар бүлэг дээр хүүмэн чи үгийг одоо эрдэнэ сайж байгаа юм шиг ирж хайх юм бол чи олох болно гэдэг юм. Ирж хайхгүй байх юм бол судрыг мэдэхгүй байна л гэсэн үг болж. Та нар судрыг мэдэхгүй, Бурханы хүчийг ойлгохгүй байгаа учраас төөрөлдөж. Энэ зөвхөн мэдлэггүй байдал биш. Бас Бурханы үнэн болон түүний үйлдэлийг буруу ойлгосонтой холбоотой. Бас өөрөө дотроо нэг Бурханыг бий болгочоод яг Бурханыг яг тэргээ байлгах гэдэг байгаа байхгүй. Үгүй надад шудраг санагч байна. Тэр хүнийг би унахыг хармаар байна. Тэ? Тэр хүнээс Бурхан ингээд миний гомдлыг тайлж хариу авахыг би хармаар байна. Гэтэл нөгөө хүн гимссэн байдаг. Тэр чинь Бурханд итгээд Бурханы талаар мэдж байгаа тэр хүнийг тэгж амьдрах юм бол шийтгэл авна да гэж бодоод байгаа тэр мэдлэгээс гадна Бурханы бас нэг мэдлэг. Тэр Бурхан хин нэгэн хүнийг өгнө гэж хэлсэн бол тэр нь зөвтгөн байсан ч өхөн. Хэрэг хин нэгнийг өгөхгүй гэж хэлсэн бол тэр нь хорон муу нэгэн байсан ч гэсэн эзэн түүнийг өгөхгүй аврах тухай. Эзекиэл номонд бичсэн байгаа шүү дээ. Тэгээ бидний хувьд Бурханы хүчийг хязгаарлаж ойлгохоо болох хэрэгтэй. Өөрийн одоо туршлага, дараалал эсвэл өөрийн одоо бодол, мэдлэг тэр бүхтээр Бурханы ажлыг хэмжихгүй байх хэрэгтэй. Зарим зүйл биднэрт боломжгүй мэт санагдж байгаа ч гэсэн Бурхан боломжгүй зүйл байхгүйгээд тэр ишлэл байгаа бол яг түүнийхэн дагуу л байх хэрэгтэй. Сара хүүхдтэй болно гэсэн чинь Сара би юу өдр гэдэг чинь эзэн дэндүү хэцүү зүйл гэж байд юм уу гэж хэлж. Майр дээр үржээ чи хүүтэй болно гэсэн чинь үгүй би чи одоо гэдгсэн чинь Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй гэж хэлсэн. Тэгвэл Бурхан Сара болон Майр хоёрт энэ олон зуун жилийн зайтай тийм үү? Олон мянган жилийн зайтай хэлсэн үгэндээ үнэхээр тэр Бурхан байсан бол өнөөдөр танд байхгүй гэж юу? Үүнийг бид нар ойлгож бодох хэрэгтэй. Бас нэг зүйлэн содрыг тогтмол судлах хэрэгтэй. Зөвхөн сонсох биш, өөрөө уншиж тунгааж учрыг нь ойлгохыг зорих хэрэгтэй. Ингэснээр буруу ойлголтоор сэргийлж үнэнд илүү их ойртдог болно. Даруй байж суралцах хандлагатай байх хэрэгтэй. Би бүгдийг мэднэ гэсэн ийм байр суурь бол зайлсхийж үргэлж суралцахад нээлттэй байх хэрэгтэй. Бусдын тайлбар сургамжийг сонсож үнэнтэй нийцэж байгаа эсгийг ялгаж таних нь чухал юм а гэж хэлсэн. Бас нэгэндээ урмын ч юм уу эсвэл нэгэндээ одоо захиас ч юм уу эсвэл нэгэндээ одоо юу гэдгийг чиглүүлгийн үгийг өгөхдөө нээлттэйгээр эзний үгийг маш их хэрэгэлдэг байх хэрэгтэй. За би өчтөр нэг ийм чат хүлээж авсан тэрийг уншаад тэгээд юу гэж байна. Тэгэхээр миний амьдралд бол мэдээж маш их юм тохиолж байна те. Тэгээд сарын дотор том ихч маань бас охин дүү маань бас одоо нас орсон. За тэгээд энэ бүхэн чинь надад те нэг нь намайг өсгсөн хүн нэг нь намайг ах болгож ах гэж дуудсан юм байна. Тэгээд энэ хэцүү байдлын дотор би ингээ бодоод ингээ явжсэн хүмүүс надад те за эмгэнэл илэрхийлээ за хүчтэй гараа зоригтой гараа гэдэг ингэж гинт өчигдөр нэг чат ирж.
Сайн уу сайн ээ. Гэр бүл чинь тохиолдсон хэцүү зүйлийг сонсож бодохдоо сэтгэл шаналж байгаа бөгөөд эзний хүч чадал амар амгалан хайр нэгүсэл өршөөл дүүрэн байх болтгой гэж өрөөж байна. Залбирх үед эзэн маш тодорхойгоор Микаи номын 6-гийн 8-ыг санагдуулсан тул энэ үг чамайг хурцлж зоригжуулахын зэрэгцээ амьдралаа эзний үгээр цэгнэж эргцүүлэхэд хүргэнэ гэдэгт найдаж байна. Энэ үг сэтгэл байсан үг бодол санаатаа давцаж байх юм бол эзнээс чамд өгөгдсөн үг гэдгийг даруй сэтгэлээр хүлээж авахыг ятгая. Юун сайн болохыг хүн минь тэр чамд айлцсан зөвийг үл инэрлийг хайр өөрийн бурхантай даруугаар алах гэхээс өөр тэр юуг чамаас шаарддаг вэ? Эзэн чамайг болон гэр бүл хүүхдүүдийг чинь хайрлаж явдаг дотны хүмүүс болгоны чинь ерөөж сахин хамгаалах болтугай гэж хэлсэн. Тэгэхээр ийм одоо ингээд бурхны үгийг мэддэг, бурхны хүмүүст хийж өгдөг тэр хүч чадлыг мэддэг амьдралаа бид нэр амьдраад тасахгүй бусдыг ч гэсэн энэ амьдрал руу чиглүүлэх нь хүмүүсийг төөрөлдөхөөс бас хүмүүсийг те өөр одоо мэрэг ухаан хайж явахаас сэргийлэх юм аа. Тиймээс өнөөдөр хэрвээ та бичвэрийг бурхны хүчийг ч мэдхгүй байгаа бол та төөрөлдөж магадгүй. Энэ бол маш их аюултай зүйл. Харин эзэн өнөөдөр танд хэлж байна. Бичвэрийг судал. Өдөр болгон өөрөө судал. Бас бурхны хүчинд итэг. Тэр чамайг авран хамгаалах бол. Урсгал усны дэрэгдэх модель байлгаач бүлж байгаа зүрхний минь гашуудлыг татайлаач намайг өрчлөөч шинэ ард түмний зовлонгийн бэлгээр нулимсан дунаа залбирах гуйлтыг мэн та сонсооч Чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөс намайг миний ард түмэн төгсгөө чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөс намайг миний ард түмэн
Бид өнөөдрийн үгийн цагаараа Матай 22-ын 29. Есүс хариудан тэдэнд та нар бичвэрийгч Бурхны хүчийгч мэдэхгүйгээсээ болж төөрөлдөж байна гэсэн ишлэлийн дагуу хамтдаа суралцлаа. Тэгээ бид бичээсийг ойлгоно гэдэг бол маш чухал. Тэгээ Бурхны түүгээр дамжуулж бид итгэлээр өсдөг, Бурхны хүчийг мэддэг, энд суралцж идэг. Тэгээд үргэлж бид нар суралцаар байдаг бичээсээс. Тэгээд Чарли Спержен гэдэг хүн хэлсэн маань Бурхны үгийг үл мэдэх хүн Бурхны хүчийгч бас мэдгүй. Тэгээд бичээс бол бидний итгэлийн түлхүүр юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр бичээсийг мэдгүй байна гэдэг бол маш харамсалтай зүйл. Тэгээд үргэлж суралцаар байх ёстой. Хизээч сурж дуустдаггүй тэр гайхалтай гүн гүнзгий бичээстэй. Тэгэхээр нэг энэ талаар нэг номлож явах үедээ би нэг юг зураг хэрглэж байсан. Тэрэн дээр юу гэж байдаг вэ гэхлээр нөө усны туслын зураг. Тэгээд ааш 2о гэсэн. Хоёр самбар байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг хүмүүс болохоор те. Хоёлаа л бас байхгүй. Тэ? Тийм шүү дээ. Тэгсэн чинь ааш 2о руу маш цөөхөн хүн явсан. Тэгтэл тэр нь болохоор бүр нуур нөгөөх нь хутаглахгүй. Тэгтээ тэр нь цүлд байгаа самбар ахгүй. Тэгээ хичээл дээр хэрэгэлдэг. Мэдлэг гэдэг зүйл бичээсээ мэдлэг юм унших. Зүйл ойлгох. Энэ бас судлах, өөртөө зориулан ирж хайх гэдэг зүйл бол үргэлжил одоо хүнийг өөрийг нь маш хивээж, өрөөж илүү их цаг хэмнэх, илүү их одоо юу гэдэг нь Бурхныг таньж мэдхэд тусалж байдаг гэдгийг л бид санаж явах хэрэгтэй. Энэ хэсгийн хамгийн гой хоёр үг бол яалтчгүй бол бичвэрийг Бурхны хүчийг мэдгүйгээсээ бол та нар төөрөлж гин гэдэг үг байдаг бол Есүс сүлд нь үгээ дуусгахдаа юу гэж хэлж байгаа гэхээр тэр бол хөгшдийн бос харин амьдын бурх юм шүү гэж хэлсэн байт. Ихэнх хүмүүс насарсны дараах зүйл бол насарсан хүний энэ дэлхий дээр үлдээсэн байж магадгүй. Тийм зүйл айцтайгаар одоо оршуулах үүдхээс тандж байдаг. Бид бол юу гэхээр эргэн уулзах итгэл найдвар дотор байдаг болохоор бидний итгэл найдвар бол арай өөр гэдэг. За ингээд энэ талаас ярих юм их байгаа тий? Биднэрт ярих цагч их байгаа. Харин та бүхэн юу асууж, юу мэдхийг хүсэж байна? Коммент хэсгээр бичээрэй. Тэгээд хамт залбирая тий? Бүгдөө далуулаа биш. Ер нь бол 72-уулаа бид хоёрыг нэмээд. Тийм. За тэгээд хамт залбирая. Өнөөдрийг хүртэл амьдралд маань тохиолдсон олон зүйлүүд таныг мэдгүйгээс болсон. Таны үгийг мэдгүйгээс болсон гэдгийг орчлын ертөнцийг бүтээсэн эзэн та мэдж байгаа. Тэгвэл энэ өдөр бидний залбирлыг сонсооч. Бид арай л олон зүйлээр залбираагүй. Танд хандаагүй. Өөртөө хийх гэж орлого болгондоо алдаа гаргасан. Тэгэд алдаа гарах болгондоо таны хүч миний амьдрал байхгүй байна гэж утсан. Харин таныг ойлгож, таны мөн чанарыг таньж мэдэх миний мэдлэг байхгүйсэн учраас таны хүч чадлыг энэ амьдрал дээр хэрэглэх, эсвэл та надад туслахыг хүсэж бүхнийг шийдэхэд бэлэн байгаа гэдгийг ойлгоход бидний мэдлэг дутсан учраас таны бичээс хэлсэнчлэн миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж мөхтөг гэдэг тэр үг миний амьдралд олон удаа бий болсон. Харин хойшод бичвэрийг таны хүчийг мэдэж амьдрахыг хүсэж байна. Тэгээд тантай хамт байдаг миний ард бурхан зогсдог, миний дотор бурхан оршдог, миний амьдралыг бурхан удирддаг гэсэн тэр бичээсийн дагуу таны амлсан бүхэн миний амьдралд хэрхэн биелж байгааг гэрчлэлтэй амьдралаар амжихыг хүсэж байна. Та хамт байгаад баярлалаа. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан бидний төлөө залбирдаг сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Амен. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.